Мэргэжлийн холбооны хувьд хуульчдын хувьд энэ үндсэн хууль буюу хуульчдын төдий улс орны одоо суурь эрх зүйн зохицуултыг бий болгож байгаа хуулийн нийлбэл өөрчлөлтийн талаар бол мэргэжлийн хүмүүсийн зүгээс байр суурь өөрчлөх зүйтэй гэж үзээд ийм хэлцүүлгийг бол зохион байгуулж байгаа. Тэгээд хэлцүүлэгт бас амжиргал доктор бол танилцуулгын талаар мэдээлэл өргөхээр хүрсэн ирсэн байгаа. Эхлээд энэ дагуу амжиргал доктор танилцуулгыг сонсъё. За ингээд та бүхэнд энэ үеийн мэндийг хүргэе. Хуульчдын холбооноос төслийн тухай яриач энэ надад санал болгосон. За энэ Монгол сүнсүүл нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэдэг. За энэ төсөл бол одоо миний хөл яг их хурлын бол албан ёсны бол байр суурийг бол илэрхийлээгүй яг одоо судлаач хүнийхээ тухайд бол нэгдүгээрт бол ярьж байгаа. Хоёрдугаарт нь бол энэ төсөл бол хамгийн сүүлд одоо Монгол улсын их хурлын даргад бол өргөн барьсан үндсүүлийн нэмэлт өөрчлөлтийн төсөл байна. Гэхдээ энэ би өөрөө эргээд харахад тэр 2017 оны 5 дугаар сарын 10-ны төсөлтөө бол тийм агуулгын хувьд бол нэг тийм зөрчил бол байхгүй. Зүгээр жоохон нэг одоо жишээ хуульд өөрөөр заагаагүй болчих гэх юм ийм үгсэг нэмсэн нэмэлт төсөл байна. За тэгээ энэ төслийг ярихад бол эхний эзэмний жоохон юм тайлбар хэлчихсэн. Нэгдүгээр бол энэ 1992 онд болцсон үндсэн хууль батлагдсанаас хойш нэг ийм 5 удаа л одоо энэ үндсүүлийн нэмэлт өөрчлөлтийн төсөл явагдсан билээ. 2000, 2011, 12, 15 одоо энэ өнөөдрийг буюу 17 он гэж. За тэгээ энэ одоогийн үндсүүлийн төслийг бол энэ Дүндээ Жанцын Эрдэнэт нарын бол гишүүдээс бол одоо их хурлд өргөн мэдүүлсэн. За ингээд нийт бол одоо 7 зүйлтэй энэ төсөл байна. За энэ төслийг бол одоо ингээд техникийн хувьд авч үзвэл нэг ийм 6 янзаар бол одоо гэж одоо ярьж болох гэдэг. Үндсэн хуульд нэмэлт оруулах тухай, үндсэн хуулийг өөрчлөлт найруулах тухай, өөрчлөх тухай, хасах тухай, хүчингүй болох тухай, хугацааны тухай гэсэн нэг ийм 6 янзаар бол одоо техникийн хувьд бол ангилж болохоор. Агуулгын хувьд бол одоо ингээд тухайлбал бол одоо энэ үндсэн хуульд нэмэлт оруулах тухай гэж. За энэ үндсэн хуульд нэмэх тухай гэдэг нь бол энэ улсын хурлын хяналтын бүрэн эрхийн хүрээнд бол одоо ийм хоёр асуудлыг бол одоо нэмж байгаа. Энэ заавал уншгүй зүгээр яриаж явж байгаа. Хэлцүүлэг гэж. Тийм жишээлбэл бол одоо юу нэмэгдэж байна гэхээр энэ улсын хурлд бол энэ хянан шалах төр хороо байгуулах тухай ийм одоо үндсэн хууль дээр үндсэн хуулийн 23-ын 28-ын 3, 28-ын 4 дээр бол ийм 3-4 гэсэн ийм заалтыг бол нэмж байгаа. За энэ бол өөрөөр хэлбэл юу гэж үзэхгүй гэхээр энэ гадны өнөө тусаад мөрдөн шалах тийм ороотой нэг төстэй яг энэ Монгол үг нь хянан шалах ороо гэсэн. Ийм одоо улсын хурлын хяналтын одоо хэлбэрийг сайжруулах одоо ийм юм бол одоо нэмэгдэж байгаа. За тийм мөн бас нэг энэ улсын хурлын хяналтын хүрээнд ямар зүйлийн шинээр нэмэгдэж байна гэхээр энэ төрийн хяналтын байгууллага энэ зохион байгуулалтыг энэ одоо үйл ажиллагааг бол эрх зүйн үндэсний хуулиар тогтоомоогод энэ төрийн ийм хуулиуд ийм шинээр ийм байгууллага одоо хяналтын хараат тус байгууллага тухай үндсэн хуулийн 25-ын эштрих 1 дээр бас нэмэгдэж байгаа. За өөрөөр хэлбэл энэ нь бол одоо гадны хуулиар бол омбудсман ингээд одоо яригддаг. Манайд бол одоо энэ хэлбэрүүд бол байгаа. Би бол одоо энэ дээр бол одоо энэ буруу гэж бол ярихгүй зөвхөн та бүхэнд бол одоо төсөл бол яг ийм байна гэдгийг бодит утгаар нь зүгээр яриад яг хажуугаар нь ийм одоо агуулгаар энэ төсөл рүү одоо шийдэж одоо орсон юм а гэдгийг л одоо давхар энэ хажуугийн юу байна гэж тайлбарлаж ярьж байна. За хяналтын тухайд бол нэг ийм хоёр юм одоо шинээр бол ингээд шинэ хоёр зүйл бол ингээд үндсэн хууль дээр бол нэмэгдэж байгаа. Дараачих нь бол одоо өөрчлөн найруулах гэдэг хэлсэн. За ийм зүйлүүд бол өөрчлөн найруулж байгаа. За жишээлбэл улсын хурлыг одоо үйл ажиллагааны хариуцлага дээр бас нэг зүйл ярьж байна. Энэ бол улсын хурлын одоо тарах механизм, за хууль санаачлах, за байнгын ажиллагаатай парламент дээр бас ийм үндсэн хуулийн 27-гийн 2 дээр ийм зүйлүүд бол одоо нэмэгдэж байгаа юм. 27-гийн 2 гэж орж байгаа. Энэ төрийн албаны талаар бол ингээд үндсэн хуульд бол ингээд нэмж байгаа. 46-гийн 1, 46-гийн 4, 46-гийн 5, 46-гийн 1 дээр. За энэ бол хуучин бол манай үндсэн хууль дээр бол зөвхөн төрийн албаны
тухай их зүйн байдлыг хуулиар тогтооно гэж заасан бол одоо бол энэ шинэ одоо энэ төслөөр бол бүр ийм төрийн албатай одоо ийм зүйлүүдийг одоо энэ 46-гийн 4-5 дээр бол ингэ нэмэгдэж болгоож байна. Жишээлбэл төрийн жинхэнэ албан нь мэрэгсэн тогтвортой байх шатлан дэвших зарчмууд үндэслэх бөгөөд түүний хэрэгжлэн төрийн албаны төв байгууллага хяналт тавина гэдэг бол одоо үндсэн хуультай одоо бүр нарийн бичиж одоо зааж өгч. За мөн төрийн албаагчид улс төрийн шалтгаанаар ялгуурлан гадуурх сонгуулийн үр дүнгээр болон хууль зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах чөлөөлөхийг хориглоно гэсэн. За энэ дараачийн юм нь бол яг манай үндсэн хууль дээр одоо ийм бол одоо агуулгаар зааж. За энэ бол одоо ямар төвшөнд байна вэ гэхээр үндсэндээ төрийн албаны тогтвортой байдлыг бий болгоход одоо зорилгоор л одоо энэ юу бол авч байгаа. Гэхдээ гадны орны одоо үндсэн хуулийг харьцуулахаар бас заримдаа арай өөр төр зургууд бас харагддаг. Тухайл одоо хууль тогтоомжийн төвшөнд энийг зохицуулах заавал үндсэн хуулиар юм уу хууль тогтоомжийн төвшөнд зохицуулах шаардлагатай мөн гэдэг юм одоо. За дараагийнх нь бол энэ төсөвдөр ийм зүйл бол одоо шинээр бол үндсэн хууль дээр нэмэгдэж байгаа. За өөрөөр үндсэн хуулийн 25-ийн 1-ийн 7 дээр бол Монгол улсын их хурл улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх зарлага нэмэгдүүлэхийг бол одоо хориглоно гэдэг одоо энэ шинээр нэг. За энэ бол одоо энэ орчин үеийн үндсэн хуулийн эдийн засаг за энэ төсвийн активизмыг бол одоо хязгаарлах зорилгоор бол одоо энэ шинэ зүйл залт нэмж байна гэж. За дараа нь хууль батлах засгийн газрыг бүрдүүлэх хүрээнд бол бас юм зүйл өөрчлөлт найруулж байгаа. За энэ бол одоо ямар зүйл вэ гэхээр энэ үндсэн хуулийн 27-гийн 6, 39-ийн 1, 39-ийн 3 дээр бол ийм өөрчлөлт найруулсан юм өгүүлбэрүүд бол орж ирж байгаа. За тухайлбал энэ ч бол өмнө нь бол улсын хурлын шийдвэр зүгээр олонхын саналаар шийддэг байсан. За мөн хуулийг бол олонхын саналаар одоо баталдаг бол одоо энэ шинэ үндсэн хуулийн одоо төслийн агуулга нь бол хуулийг бол одоо дийлэнх олонхын саналаар батлана гэж 27-гийн 6. За мөн энэ 39-ийн 1 дээр бол засгийн газар ерөнхий сайд гишүүдээс бүрдээгээд ерөнхий сайд болон засгийн газрын нийт гишүүдийн 3/1 нь улсын хурлын гишүүн байж болно гэдэг одоо энэ шинээр одоо нэмж заалт орж ирж байгаа. За мөн энэ дээр энэ 39-ийн 3 дээр ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг томилсон чөлөөлсөн огцруулсан шийдвэрийг ерөнхийлөгч болон улсын хурл ерөнхийлөгч улсын хурл танилцуулснаас хойш ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна гэж одоо ерөнхий сайдад ирэх болгосон шийдвэрүүд орж байгаа. За мөн их шийдвэрүүд бол олгож байгаа. За мөн одоо тэр ерөнхий сайдын бол одоо энэ улс төрийн томилгооны одоо хариуцлагыг нэлээд дээшлүүлэх маягаар орж байгаа. За мөн энэ бас энэ хууль батлах бослыг одоо өндөрснөөр тэр олон улс яригдаад байгаа энэ rubber stamp decision гэдгийг бол одоо багасгана гэсэн ийм төслийг бол явуулж байгаа гэж. За мөн энэ дараагийн нэг юу нь бол энэ үндсэн хуульд бол ийм өөрчлөлтийг бол оруулж байгаа. За энэ ямар өөрчлөлт вэ гэхээр энэ 29-ийн 1-46-гийн 2 дээр бол ийм өөрчлөлтийг оруулж байгаа. За энэ бол улсын хурлын гишүүн ерөнхий сайд засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгтний үл хамаарах албан тушаал хавсарч болохгүй гэж заасныг улсын хурлын гишүүн үндсэн хуульд өөрөөр заагааг бол албан үүрэгтний үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй гэж. За мөн энэ 46-гийн 2-д бол төрийн ашиг сонирхол гэснийг бол үндсэн ашиг сонирхол. За энэ 46-гийн 2-д нөр энэ болны төрийн албаагчид тухай. Хуучин бол төрийн албаагч бол энэ одоогийн үндсэн хуулиар бол төрийн ашиг сонирхлыг бол одоо дээдлэнэ гэж байгаа. Энэ шинэ төслөөр бол үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэнэ гэсэн ийм өөрчлөлтүүд бол хийж байгаа. За энэ бол эргээд энэ нийтлэг ашиг сонирхлын төлөөллийг хэрэгжүүлэхтэй бол бас яригдж байна гэж. За энэ засгийн газрын үйл ажиллагааг хянах тухай дээр бас энэ үндсэн хууль дээр ийм өөрчлөлт найруулсан зүйлүүд бол орж байгаа. Тухайлбал энэ 43-ийн 4 дээр, за мөн 46-гийн 1 дээр. За энэ 43-ийн 1 дээр бол энэ засгийн газрын хариуцлагыг бол нэг тийм дээшлүүлэх тухай гэдэг ийм заалтууд бол орж байгаа. Тэгвэл улсын хурлын гишүүдийн 4/1 нь ерөнхий сайдын огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд улсын хурл хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдын огцруулалт бэлдсэн бол шинэ ерөнхий сайдыг томилох асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэнэ. За мөн энэ
46-гийн 4-дөр бол энэ өөрчлөлт найруулж байгаа нь бол энэ яамтын тоог бол одоо үндсэн хууль дээр шууд одоо зааж өгч байгаа. За энэ бол одоогийн манай үндсэн хууль дээр бол байхгүй аа гэхдээ манай үндсэн хуулийн түүхийг аваад үзвэл үндсэн хууль дээр бол бас заагдчихсан. За энэ дээр бол одоо энэ 46-гийн 1 дээр юу заасан вэ гэхээр Монгол улсын яам төрийн бусад албан газрыг бол хуулийн дагуу байгуулнаа. Засгийн газар доор дурдсан үндсэн чигүүргийн яамтай байна гэдэг ингээд 5 яамыг бол одоо жагсааж үзсэн байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яам, сангийн яам, гадаад хэргийн яам, батлан хамгаалах яам, байгаль орчны яам. За мөн ерөнхий сайд нийгмийн эдийн засгийн дэд үтсийн чиглэлийн нийт 7 хүртэл яамыг нэмж байгуулахаар улсыг бас саналаа оруулж болно гэдэг. Үндсэн хуулийн 46-гийн 1 дээр бол ийм өөрчлөлт найруулалт байна. За энийг бол өөрчлөлт найруулах гэсэн бас гол энэ үндслэг шалтгаан бол энэ төрийн албыг тогтвортой болгохын дур зоргоор одоо аюулгүй хязгаарлах нэг юм механизмыг хийх хэрэгтэй байна. За мөн ийм шүүх эрх мэдлийн хүрээнд бас нэг юм Монгол улсын үндсэн хуулийн 51-2 дээр ийм өөрчлөлт найруулалт хийсэн. За энэ ямар өөрчлөлт найруулалт вэ гэхээр 51-2 дээр шүүхийн ерхий зөвлөлөөс улсын дээжгүй шүүгчийг томилохоор улсын хурал танилцуулт дэмжсэнийг бусад шүүхийн шүүгчийг томилохоор шүүхийн ерхий зөвлөлийн санал болгосныг ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлана. Ерөнхий шүүгчийг улсын дээжүүгийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчнийхэн дотроос 6 жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шүүдрийг ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлана гэсэн ийм цаг. Өөрөөр хэлбэл энэ шүүгчийн томилог бол одоо ерөнхий зөвлөл шилжүүлж одоо бол ерөнхийлөгч бол юм зүйл бол томилдог зааж өгсөн байгаа гэж. За ингээд орон нутгийн удирдлагын хувьд бол бас юм дараах юм өөрчлөлт найруулалтыг бол хийсэн. Энэ нь бол үндсэн хуулийн 57-гийн 157-гийн 2 болон 62 дээр. За энэний ерөөсө гол одоо өөрчлөлт найруулалт нь бол ерөөсө хот гэдэг зүйлийг л одоо энэ үндсэн хууль шинээр бий болгож одоо өөрөөр хэлбэл орон нутгийн харьяалалтай хот гэдэг зүйлийг юм шинээр бол өөрчлөлт найруулж оруулж ирсэн байна. Бус нь бол ихэд бол одоо энэ ойролцоотой юм. Өөрөөр хотын нэг томьёо за дараа нь хотын хурал гэж бас нэг шинээр зүйл бий болгож байгаа. За дараа нь орон нутгийн удирдлага дээр за энэ дээр бол бас ингээд үндсэн хууль дээр би хэлсэн үндсэн хууль дээр ингээд нэмэх өөрчлөлт найруулах хасах гэж. Одоо энэ зүйлүүдийг бол одоо юм нэмсгөө гэх нэг юм үндсэн хуулийн 21-р зүйлийн 4-р хэсгийн сонгуулийн гэсний дараа тогтолцоо гэж гэл одоо ийм зүйлүүдийг одоо ингээд тус нэмсгөө гэдэг заагдсан байна. За мөн дараагийнх нь бол одоо өөрчлөлтсүгэ гэсэн ийм заалтуудыг заасан. За энэний одоо нэг гол одоо энэ өөрчлөлтсүгэ гэсэн энэ олон энэ өмнөдийн заалтуудын нэг гол онцлог нь бол одоо энэ шүүгчээр ажиллах насны тоог бол одоо ингэ өөрчилж байгаа. За хуучин бол одоо энэ 25 гэсний 30 болгож байгаа. Гэх мэт бол одоо энэ насны тоог бол одоо өөрчлөлт байна гэж. За мөн энэ шүүхийн ерөнхий зөвлөлийг бол энэ 11 тоог шууд одоо энэ үндсэн хууль дээр бол одоо зааж өгсөн. Шүүхийн зөвлөл 11 гишүүнтэй байна гэсэн ийм одоо өөрчлөлтүүдийг бол одоо хийгэж байна гэж. За тэгээд эцэст нь одоо ярихад бол ийм хугацааны асуудлууд бас байгаа. За энэ үндсэн хуулийн би альтгүй хэлсэн нэг юм 6 зүйлээс байна гэдэг. За тэгээд хугацааны хувьд бол одоо ингээд ийм хоёр янзын хугацаа зааж өгч байгаа. Нэг нь 2020 оны 7 сарын 1, нөгөөх нь 2021 оны 7 сарын 1. За энэ 2020 оны 7 сарын 1-нд бол энэ яагаад хугацаа заасан вэ? Нэгдүгээр нь тогтвортой байдлыг одоо хадгаж байгаа. Хоёрдугаар нь энэ өөртөө зориулж бол өөрөөр улсын хурлын дараагийн сонгуулиас одоо хэрэгжих бүр ирэх. За энэ дараагийнх нь энэ 2021 оны 07 сар гэдэг нь бол энэ үндсэн хуулийн энэ 3 дугаар зүйлийн одоо энэ төслийн 3 дугаар зүйлийн 2.6 10 дахь хэсэг бол хөвчлэн дандаа ерөнхийлөгчтэй холбогдсон юм заалтууд байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь бол дараагийн одоо ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бол одоо хэрэгжинэ гэсэн ийм утга агуулгаар бол одоо энэ төслийн хугацааг бол оруулж. За мөн одоо ийм хасхуа гэж одоо эцэстний хэлэхэд бол ийм зүйлүүд бас гарч ирсэн. Ингээд үндсэн үед бол ийм зүйлүүдийг одоо хасхуа гэсэн одоо байгаа. Тухайлбал энэ Монгол үндсүүдийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн за тастад эсвэл засгийн газрын гишүүдийн тэн хагас нэгэн зэрэг гэснийг бол одоо юм хассан хасхуа.
За мөн Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нийтгсэн 3 дахь заалтыг хүчингү бас тооцох гэсэн ийм зүйлүүдийг л одоо төслөл бол яригдж байна. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Одоо үргэлжлүүлээд бид нэр энэ хүрэлцэн ирсэн манай хуульчдын холбооны гишүүд хуульчд байгаа, мэргэжлийн улсууд байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд яг энэ саяны харилцаалга хийсэн төсөл дээр хуульчийн хувьд байр суурь илэрхийлэх боломжууд бидэнд байна. Тэгэхээр энэ байр суурь илэрхийлэхийг би энэ ялангуяа за ер нь гишүүд за түүн дотроос үндсэн хуулийн эрх зүйн хорооны гэдгийг энэ чиглэлээр мэргэжсэн улсуудад нэг бас тодорхой ер нь 3 минутанд багтаагаад өөрийнхөө бүх одоо санал зөвлөмжөө 3 минутанд багтаагаад хэлээч гэж хүсэж байна. За хот гэдэг байна тийм ээ. За хотын тухайд бол энэ бол анх бол энэ санал бол одоо би босохоор нэг ийм л байр суурьтай байгаа. Нэгдүгээрт би ямар жаргал доктороос тэр тодруулж асуугаад байдаг нь явж байгаа процесс ямар байгаа юм бэ гэж тодруулах. Тэрнээс хамаарат агуулгын хувьд бид нар бас яаж хандах юм бэ гэдэг дээр байр суурь хэлэх гэж л ингэж тодруулаад. Өөрөөр хэлэх юм бол одоогийн бид бүхний мөрдөж байгаа 10 үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэдэг энэ хууль байж байна. Тэр энэ хууль бол 2000 оны тэр нэмэлт өөрчлөлтөд харьцуулахад бол тэр одоо юу гэдгийг процедурын хувьд нэг тодруулах шаардлагатай маа гэдэг үднэс гарсан хууль шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт энэ хуулийнхаа дагуу явж гэнэ үгүй юу гэдэг нэг юм эргэлзээ байна. За хоёрдугаар нэг бас нэг хэлэх гэсэн санаа. Нэг ард нийтийн санал асуулга гэдэг энэ зүйл яригадаад байгаа учраас одоо Монгол Улсын үндсэн хуулинд ч тэр байж байна. Мөн бусад үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль ч гэсэн байж. Ард нийтийн санд асуулгаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, ард нийтийн санд асуулга явуулах гэдэг энэ зүйл бол ерөн зөвхөн Монгол Улсын хэлтгүү бусад дэлхийн бусад улсуудын явж гэсэн ялгаатай гэдэг энэ зүйлийг бас нэг харгалзаасаа гэж. Өөрөөр хэлэх юм бол ихэнх улсуудын хувьд бол үндсэн хуулинд ард нийтийн санд асуулгаар нэмэлт өөрчлөлт оруулах энэ арга замыг сонгож байна л да. Гэхдээ парламентын дараах байдлаар парламентаар хэлэлцээд яг энэ төслөөр энэ агуулгаар энэ концепцаар та дэмжих үгүй юу гэдэг. Дэмжин гэсэн санал өгсөн тохиолдолд шууд тэр нь батлагдсан байдлаар хэлбэржээд явчихдаг нэг юм зүйл байгаа юм л да. Тэгэхээр манайх энийг эргээд юу гэж хараад байна вэ гэхээр ард нийтийн санд асуудал нэмэлт энэ асуудлаар оруулах үгүй юу гэж асуучж байгаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах дараа ард нийтийн санд асуудал явагдчихж байна гэж үзчихвэл их том эндүрэл юм болж байгаа. Тэгэхээр энийг бол бас нэг хараасаа. За агуулгын хувьд бол бид нар мэдээж ярих юмуд маш олон байгаа юм л да. Бүтцийн хувьд өөрчлөлт орсон уугүй юу гэдэг нэг юм. Суурь бүтц рүү халтсан уу гэж. Тэгээ үнэхээр харахаар бол халтсан зүйлүүд харагдаад байгаа юм л да. Тэгээд зөвлөлийг санд асуулгатай холбоотойгоор жигтч дээр яригдчихсэн нэг зүйл бол үндсэн хуулийн байгууллага бий болгох гэдэг нэг юм санаа яваад. Тухайлбал одоо тэр төрийн шанал шалгалтай холбоотойгоор, төрийн албатай холбоотойгоор. За ингээд тэгэхээр нэг тодорхой зүйл бол үндсэн хуульд нэр нь орсноороо үндсэн хуулийн байгууллага болдоггүй гэдгийг бас зарчмын хувьд бид нар ямар нэг байдлаар илэрхийлэх шаардлагатай болов зөвлөмжлөө ч гэсэн. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн байгууллага болохын дор хаяж үндсэн хуулийн хяналтад хянагдах юм шалгуур орж ирнэ. Тэгэхээр энэ тогтолцоотой бас уялдаагүй нэг юм зүйлүүд бол мэдээж төсөлд бол маш тодорхой байж байгаа. Тэгэхээр хуульчдын хувьд тэр нэгэнт мэргэжлийн хүмүүс байгаа учраас энэ зүйлүүд дээр цаашдаа анхааралтай мөн хянамгай энэ өөрийнхөө санал бодлуудыг тогтмол хийж явах хэрэгтэй болов уу гэсэн нэг төвчл санал байна. Хуулийн төсөл дээр нэлээд олон асуудлыг бид хандаж ярих хэрэгтэй. Тэр миний зүгээс санал нийлж байгаа хэд хэдэн байгаа боловч нийлэхгүй байгаас нэлээд олон зохицуултууд байна л да. Тэгээ сая Бямба доктор сая төвч хөндлөө нэг төрийн хяналтын байгууллага бий болгоно гэдэг. Энэ ч өөрөө яаж явж байгаа төрийн эрх мэдлийн хэдэн салан очтой байх вэ гэдэг үндсэн хуулийн үндсэн бүтц рүү орж байгаа асуудал яагаад ямар ч өгөрөгтэй үндсэн хуульд болохоор маш товчхон хуулийн төсөлтөд болохоор маш товчл байна л да. Ийм байгууллагатай байна гэдгээс тэгээ нарийнчсан зохицуулалт бол яг үүндээ хуулиар орж ирэх юм шиг байна шүү дээ. Тайванаас авсан гэж яригадаад байдаг. Тэгээ Тайваны юмыг үзэхээр тэр нэг examination юу гэдэг control юу гэдэг хоёр байгууллага байгаа. Нэг нь болохоор төрийн албан хаагчдыг томилдог огцруулдаг шалгалт авдаг байгууллага байна. Нөгөөх нь болохоор төрийн албан хаагчд хариуцлага ногдуулдаг.
ийм байгууллага. Бүр тэр үедээ ерөнхийлөгчдийн impeachment хийдэг байсан байгууллага юм биш. Тэгээ одоо тэрийг бол яг улсын парламент шийдвэр авчихсан. Ийм их хэрэгбэл бүхий байгууллага байгаад идэг. Энэ хоёрыг манайх нэгтгэхэд нэг байгууллага гэж байгаа юм. Тэгээд ямар хөө зохион байгуулалт бүтцтэй байх юм, ямар ч үүрэгтэй байх юм наривчсантай. Энэ бүх зүйл нь тэгээд хэн энийг томилохын, сонгохын, хэрхэн огцруулахын нөгөө их мэдлийн салбаруудтайгаа ямар харилцаатай байх юм, хэн хяналттай байх юм. Энэ бүх зүйл тодорхойгүй байгаа учраас магадгүй энэ одоо ороод ирэх юм бол нэлээд ноцтой асуудлууд үүдэж гарахыг үгүйсэхгүй. За энийг өөрчлөлт харах боломжгүй байгаа. Яагаад гэвэл энэ талаар наривчсан судалгаа хийсэн юм байдаггүй. Бас их харъя гэхээр Тайванаас өөр улсад байдаг юм уу бас мэдэхгүй. Ийм зохицуулалт байна. За өөр миний хугацаа болж байгаа юм байна. Тэр дээлжүүгийн шүүгчийг нийт дэвшигчийг улсын хурал дээр оруулж одоо асуулга тавьдаг. Энэ асуудал бол бас эргээд 76 хүн одоо хянах нь шүү дээ. Дээлжүүгийн шүүгч байх боломжтой юу гэдэг. Энэ чинь шалгалт өгөөд гараад ирсэн хүн байгаа шүү тийм ээ. Тэгэнгүүт 76 хүн маань өөрсдөө шүүхээр явдаг хүмүүс байгаа. Жин компани захирал янз янзын хүмүүс байгаа ш. Тэгээ өмнө орсон. Энэ хүмүүс маань өмнө энэ шүүгч дээр ирж орж ирсэн юм байна те. Гэт энэ хүнийг санд өгүүлэхгүй байх боломжгүй. Таслах хэрэгтэй оролцож байгаа байхгүй. Энэ ч өөрийнхөө эрхийг төлөөлж байгаа ш. Ард түмний төлөөлж байгаа гэдгээр орж байгаа учраас. Ингээд нөгөө хүнийг томилоход ямар нэгэн байдлаар те нөлөөлдөг. Ийм асуудал бий болох. Бараг одоо хуучнаараа байсан илүү дээр юм шиг надад бол санагдчих. Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт журмын тухай хууль маш тодорхой заасан. Яг энэний дагуу бүх юм явах ёстой гэж харж байгаа. Тэгээд үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлт санал асуулга явуулах 4 залтал байна. Өөрөөр хэлбэл одоо үндсэн хууль нэмэлт өөрчлөлт журмын тухай хуулийн 5-3-3 үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 20 дугаар зүйл 30 дугаар зүйлийн 1 40 дугаар зүйлийн 1 хэсэг нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлт санал асуулга явуулаад гэж заасан. Гэхдээ энэ хариунаас хэтрээ тэгээд дээрэс нь одоо нэмж орж ичээд байгаа тэр нөгөө төрийн хариуцлага сахилга бат ингээд нөгөө сая Тайваны асуудал за тэгээд тэр нөгөө төрийн хараат тус мэрэгсэн давтартай байгууллага тэгээд сая засгийн нөхцөл зүйн нэгж энэ юун дээр нэмэлт өөрчлөлт журмын хууль угаасаа байхгүй. Тэгэхээр их орол ингээд захиалга өгөөд зөвлөлт санал асуулга явуулаад журмын хуулийг төшөөд авах. Тэгэнгүүтээ зөвлөмжөөр авалгуудаа тэр зөвлөмжийг үндэслээд одоо ингээд нэмэлт өөрчлөлт төсөл босгочихаар нөгөө энэ төсөл маань одоо хуультай нийцэхгүй байна гэдэг ийм байр суурьтай байна. Энийг бол одоо юу гэж ойлгох юм? Ер нь бол өөр хууль байсан бол өөр байх. Яг ингээд үндсэн хуулинд бол ямар одоо асуудал дээр зөвлөлт санал асуулга явуулах вэ гэж заасан байхад энээсээ хэтэрчээд байгаа асуудлыг бол бас манай судлаач нараа анхаарал хандуул мэдтэй гэж бодож байна. Ер нь бол зөвлөлт санал асуулгын тухай хууль зааснаар бол одоо ард нийтээс үндсэн хууль нь ямар одоо өөрчлөлт орж болох вэ гэдгийг талаар төсөөл явж байгаа. Одоо энэ жилийн процедур явж байгаа гэж үзэж байгаа гэдэг чинь яг хууль зүйн утгаараа үзэх юм. Яг хууль зүйн утгаараа. Одоо саналаа өгөхөд анхаарах тэр мэдээллийг өгөх одоо чухал үе байна. Тэгээд энд бол үндсөө судлаач нар бас энэ чиглэлийг сонирхдаг хуульчнаар ирсэн байна. Тэгэхээр яг юу нь болохгүй байгаа, юу болж байгаа гэдэг шулуухан одоо тодорхой ярмаар байна. Тэгээд сая тэр төрийн хяналтын байгууллагыг байж болохгүй гэдэг тэр Бяв Жаргал доктор, Гангбаатар доктор нар хэллээ. Энд дээр бол би бас 100% санал нэг байгаа. Тэгээ энэ Тайваны заагурыг ярьж байгаа тэр тайлбарыг дээр харахаар 90 оноос өмнөх тэр маш их мэдлэлтэй тэр агуулгаар нь яриад байгаа. 90 оноос хойш 2000 оноос хойш ялангуяа нэлээд их мэдлэл султарсан байгаа байхгүй юу? 90 оноос өмнө бол байсан их мэдлүүд нь ерөөсөө одоо төрийн 3 салаам учрын эрхтнээс бүгдгээс авсан төвлөрүүлсэн. Одоо бүр 5 янзын юм хэрэгжүүлж байгаа. Импичмент байна, хариуцлага хүлээлгэх, томилгоо, аудит, одоо хяналт шалгалт гэдэг. За тэгээд энэ одоогийн төслийг харахаар үйл ажиллагааны болон хариуцлагын хяналт хэмжээ. Энд юу гэж оруулж ойлгох учраас саяхан бүх юмыг оруулах боломжтой. Дээрээс нь хууль заасан байгууллага албан тушаалтын энэ юмыг хянана гэж байгаа учраас ямар ч байгууллагыг оруулаад заачих боломжтой. Шүүгчийг оруулж магадгүй, прокурорыг оруулж магадгүй, одоо төв банкыг оруулж магадгүй тийм. Тэгэхээр энэ хэрвээ байгууллагууд манай үндсэн хуулийн суур бүтцийг эвдэнэ гэдэг нь бол хуульчнаас судлаач баг хинтэж тодорхой байна. Тэгэхээр энэ дээр бол хатуу ийм зүйлийг оруулж болохгүй гэдэг дээр байр суурь хэлмээр байна. Хоёрдугаар төрийн албаны зөвлөлийн асуудал. Төрийн албаны зөвлөлийг үндсэн хууль заах одоо ямар ч шаардлага байхгүй.
Тэгэхээр бүх байгууллагыг зааж чухал гэх юм бол бүгднгийн заа. Тэгэхээр үндсэн хууль өөрөө детальчсан биш учраас ингэ шаардлага байгаа. Төрийн албатай холбоотой үүсэж байгаа юм үндсэн хуулиас ерөөсө болоогүй. Хуульд байж байгаа тэр үндсэн хуульд бол мэрийн зарчим байгаа шүү дээ. Шударга ёсны зарчим тэгш байдал гэдэг доктор юу гэхээр сонгон шалралтыг шударгаар явуулна. Ахиж одоо алтан тушаал дэвшүүлэхэд бас шударгаар явуулна. мэдлэг ур чадрыг харгалзана. За мөн үзэл бодолд ялгуурч болохгүй гэдэг 14 дэх зүйлтэй байгаа. Энэ чинь улс төрийн югаар харж болохгүй гэж. Гол нь шүүхийн шийдвэр гарчаад байдаг тэрийг биелүүлдэггүй. Засгийн газар өөрөө биелүүлдэггүй, харин байгууллага биелүүлдэг. Тэгэхээр асуудал бол үндсэн хууль байхгүй. Тэгэхээр энэ Тайваны энэ хоёр зүйл төрийн албатай холбоотой тэр examination юан бас control юан гэсэн энэ хоёрыг нэмж юусоо болохгүй. Энэ тэгээд та бүхний гар дээр очив зөвлөмжийн төсөл байгаа шүү. Төсөл гэдэг үг нь хасагчиж. Энэ дээр байгаа одоо бичснээр юу энэ дээр зүгээр одоо санал нэг 100% консенсус үүсэж байгаа юм дээр хэдүүлээ зөвлөмж гаргая гэж энэ одоо зохион байгуулж байгаа хорооны зүгээс энэ санал тавьж байгаа. Санал 100% консенсус үүсэхгүй юм бол оруулахгүй. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ төрийн 3 эрх мэдлийг 5 болгохыг болъё. Тэгээ энэ нь үндсөөр нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2-1, 5-1, 1, 5-4-ийн 3-ыг шууд зөрчиж байгаа учраас тэгээ энийг одоо ажлын хэсэг татж аваач гэдэг ийм нэг юу оруулъя гэсэн санал. Тэгээ үндсэн хууль бас яг судлаач биш зүгээр одоо зүгээр адилхан хуульчийн үндсэн хууль чинь эргээд ямар үр дагавартай гэлээ. Одоо нэг хуулийн төслийг өргөн барихад дагаж өөрчлөгдөх бусад хуулиудын төсөл адилхан өргөн баригдаад тэр ямар үр дүн нийтдээ томоороо гарах юм гэдгийг бас харах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энд одоо үндсэн хууль дээр нэмэлт өөрчлөлт ингэж орж байгаа бол харахаар бол маш олон хууль тэгээд түүнийг дагаад бусад эрх зүйн актууд бол нэлээд томоор өөрчлөлт. Тэрийг бол бүрэн харж чадсан хэсэг нь аюул эргэлзээтэй санагдаж байна. За өөр нэг зүйл бол үндсэн хууль бол харьцангуй сайхан доктортой явсан. Одоо ингээд энэ хэсэг хугацааны дараа ингээд өөрчлөлт оруулахдаа хэрвээ тэр журмынхаа тухай хуулийг үзэрчөөд процессын хувьд бол ийм алдаа хийгээд энийг хийж чадах юм бол дараа нь үндсэн хууль байсгээл гар хүрээл байсгээл процесс зөрчигдөөд бусад хуулиудад ч гэсэн юм өөрчлөлт орох тэр асуудал бол нэлээд дур зоргийн болох болов уу гэсэн тийм санал зовнил бас байна. Тийм ч учраас энэ дээр бол хуульчид бус хүмүүс бас айгүй үгүй хэлж яанийг бол зогсоох бол журмынхаа дагуу хийгдэх ёстой процессынхаа дагуу явах ёстой тэр бол хяналт шаардлага бол тавих ёстой юм шиг санагдаа. За өөр нэг санал бол үндсэн хуульд орох зүйл орохгүй зүйл гэж байна. Тэгэхээр энэ одоо үндсэн хуульд орчвол тэр зүйл баталгаач чинь гэсэн тийм нэг улс төрчдийн одоо ямар хүсэл зориг байдгийг тийм зүйл энд нэлээд шингэсэн харагдаж байна. Төрийн албаны одоо төрийн албан агчдыг халах одоо тэр асуудлыг ноцтой байгаа учраас үндсэн хуульд оруулжвал тэр асуудал бол шийдэгдчих юм шигээр харсан байна л та. Тэгэхээр төрийн албан агчийг зөвхөн хууль заасан үндслээр халах гэдэг. Гэхдээ ерөөсөө тэр чинь хууль заасан бусад үндслээр халах угаасаа тийм зүйлийг үндсэн хууль дээр хийхээрээ төрийн албан агчдыг ерөөсөө халахгүй болчих юм уу? Тийм бас хөдөлмөрөд ийм одоо жоохон гинж гэмээр юм уу? Тийм утгагүйч гэмээр юм уу? Ороод энэ жишгээр бол тэгэл цаашаа үндсэн хууль руугаа тийм зүйлүүдээ орын орлоо яваал энэ бол нэг цаашаа хөрөх. Тэгэхээр энэ байдлыг бол зайлшгүй зогсоох. Саяны хэлсэн энэ үндсэн хуульд оруулж байвал одоо баталгаатай болно гэдгээрээ ерөөсөө үндсэн хууль ерөөсөө хууль тогтоомжийн нэр хүндийг бол унгаа бодоо олгож байгаа байхгүй юу? Тэгэхээр бусад хуулиуд чи юу ч биш үндсэн хууль руу бүгдийг навьяач чих. Байгууллагуудаас юу ч үндсэн хуулийг байгуулга болъё. Тэгээд ийм том зарчмын энэ одоо агуулга хэлбэрийн явдлыг утгагүй ийм байдал руу бас хөтлөж болохгүй. Тэгэхээр эндээс үндэслээ дараа үндсэн хуулийн асуудлаа бид нар өшөөж томоор хилцэх шаардлагатай байна. 6 сарын 14-нд одоо ингээд хуульчдын форум гэж хийж байгаа. 6 сар ер нь бол хуульчдын 4-7 хоног хуульчдын өдрөд тэн дээр үндсэн хуулийг бол 250-аад бол хуульч цуглана гэж бид нар одоо энэ ажлыг зохион байгуулж байгаа. Тэн дээр энийг бүр аюул сайн ярилцах хэрэгтэй байна. Ерөөсөө энэ өшөө ярьхгүй яагаад гэвэл бид нар яагаад ярихгүй мэдээлэл болохоор ярихгүй байгаа байхгүй. Тэрнээс биш энэ чухал биштэй ерөөсөө ярихгүй байгаа юм биш. Тэгэхээр мэдээллийн сайн хангаж байгаа энийг бүр нухацтай сайн билээд одоо хүмүүс сайхан доктор ерөөсөө болохгүй байгаа зүйлийг шууд хэлээд болооч хичээчээ болохгүй штэ гэж хэлмээр санагдаж байна. За миний хувьд бол саяны бас энэ доктор Амаржуулны хэлцүүлсэн төслүүдийг хаалаа. Бодож явдаг юм бол үндсэн хууль гэдэг бол мэдээж хэрэг үндсэн хуулиудын үндсэн их юм сурвалж хууль. Тэгэхээр энэ дээр бол хэрэглэгддэг нэр томьёоны асуудлууд, үг хэлгийн асуудлууд бол дараагийн хуулиудад баримтлах бас гол чухал нэр томьёо үг хэлгүй байдаг. Урд нь бас энэ асуудлаа нэлээд ярилцж байхад одоо хуульчийн одоо нэг асуудал татчихсан нэр томьёонууд дээр жишээ авахад хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа юм уу, хууль зүйн тусалцаа юм уу гэдэл ингээд
нэлээд эргэл харахаар үндсэн хуульд бол хууль зүйн тусалцаар үзүүлэх гэдэг л одоо хэлэг явагдаж байна. Гэтэл одоо энэ маань цаашаа бүр алин дээр явах гэдэг нэлээд олон салбарсан нэр томьёонууд гараад алийг барих уу гэж явжсэн. Тэрнтэй адилхан саяын төслийг харж байхад бас ингээд нэр томьёонууд чинээр нэмэгдсэн гэж ярьж байна. Өмнөх одоо үндсэн энэ хуулийнхаа нэр томьёонтой нэлээд зохицуулсан нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бол энэ нэмэлт өөрчлөлтийн нэр томьёонууд энэ бас нэлээд сайн бодолцдог байгаасай гэдэг юм байр суурьтай байдаг. Жишээлбэл сая энэ төсөлтөөр гарч байгаа мөрдөн шалах хороо гэж гарч байна. Энэ хянах шалах хороо гэж бас нэр томьёо явдаг тийм ээ. Мөрдөн шалах хороо энэ ямар хороо юм бол мөрдөн шалах хороо одоо жишээлбэл саяхан бас эвш одоо бодлоо эвшийн 7 сарын 1-ээс хэрэгжиж байна. Гэтэл энэ дээр загвар хуулиуд баримтлахад загвар хуулийг мэдээж хэрэг англиас орчуулдаг. Гэтэл одоо нэр томьёоны бас маш их зөрөөнүүд гардаг. Эргэцэн зөрөөнөөр интерес авлаа. Тийм учраас энэ одоо гадаад нэр томьёонууд байна. Бодвол зэрэгцүүлж тавьсан байх л та омбудсман гэдэг. Тэгээд энэ нэр томьёоны асуудлуудаа бас нэлээд сайн бас чамбаа харж байгаа хэрэгтэй. Муу гэж боддог. Өөрсдөө толны сэтгэлнийг бууж өгөхгүй яваад байгаа л та. Тэгээд энэ дээр одоо жишээлбэл тэр тухайн яамны асуудлууд байна. Нөгөө чиг үүргийн яам гэдэг 5 яамтай байна гэж зааж өгөөд дээр дахиад 7 хүртэл яамтай ч гэдэг юм байна. Тэгээд энэ зохицуултын агуулга нь болохоор нийт яамны дээд тоог тавьж өгөөд энэ цаад агуулга нь цаанаа бол нөгөө төсөвтэй холбоотой орж ирсэн зохицуулт юм болов. Тэр зохицуулт тал руу бол хандах хэрэгтэй болов гэж хараад. Тэгээ яг үндсүүлийн нэмэлт өөрчлөлт яг энэ хэсгийг уншаа гэдэг засгийн газрын тухай бол засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай бол уншиж байгаа шиг уншигдаад байгаа байхгүй. Хуулийн дагуу ямар байгуулна, ийм яам байна, та дээрээ тэмгэж болно ч гэдэг юм. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд тэгэхээр засгийн газрын тухай хуулийн зохицуулах хэмжээг үндсүүлд оруулаад байгаа асуудал байгаа шүү. А магадгүй яамдын дээд тоо, яамдаш хүчний дээд тоо ч юм уу нийт төсвийн дээд хэмжээг хязгаарж өгөх тийм зорилгоор энэ үндсүүлд орж байгаа бол арай өөр байдлаар томьёолж оруулах бол жишээлбэл нөгөө засгийн газартай холбоотой хуулийн заалтан дээр яамдтай байна, яамдын тоо тэдээс дэш үгүй гэж болоо. А тэрэн дотор одоо зөвхөн чиг үүргийн яам байх юм уу, 5 яамтай байх юм уу, 10 яамтай байх юм уу гэдэг одоо тухайн засгийн газрын шийдээ явуулах боломжтой болов гэж нэг талаас бас харж байна. Тийм. Эндээс тэгээд яг үнцэнтэй холбоотой иргэний нийгмийн дунд иргэдийн дунд байгаа байр суурийг бас хэлье гэж бодсон юм аа. Тэгэхээр зэрэг судлаачид бол яг хуульчд тийм ээ хууль судлаачд яг үндсэн хуулийн судлаачд бол тодорхой аргументуудыг гаргаж ирсэн байна. Энэ айгүй чухал биднээс иргэний нийгмийн иргэдэд мэдээлэл түгээхэд бол юу ашиг багталтай гэж өндөр үзэж байгаа юм. Тэгэхээр зэрэг үндсэн хуулиар өөр судлаачд маань өөр байр суурь илэрхийлээд ингээ хоорондоо нэгдэг байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм учраас нэгдсэн тийм байр суурийн одоо саналыг бол нэгтгээд иргэний нийгминд өгөх юм бол бид нар энийг олон нийтэд хүргэх энэ ажлыг бол хийж болохоор байгаа даа илүү судалгаатай мэдээллийг. Тэгэхээр зэрэг үндсэн хуулиар юуг зохицуулж болох, юуг зохицуулж болохгүй юм бэ гэдэг ийм л юмыг гаргаад өгвөл зүгээр байгаа. Тэгэхгүйгээр энэ байгаль хуулийн төслийг шүүмжилсэн, саналаа хийсэн ийм байх нь бол байгаль арга хэмжээ юм шиг иргэдэд ойлгогдоод байна гэж. Тэгэхээр зэрэг иргэдийн нэг одоо ерөнхийлөгчийн тусгалтай болмоор байна. Багийн судалгааг иргэдээс нь сонгодог болмоор байдаг. Иймэрхүү ийм юм дээр бол хуульчийн үүднээс арчилсан одоо үндсэн хуулийн хамгаалах үүднээсээ аргумент гаргаж ирвэл илүү ашиг багталтай биднэрт бол зэвсэг болмоор байна гэж би хэлэх гэсэн. Нөгөө нэг юм гэх юм бол энэ иргэдээс санал асуулга авна гэдэг зөвлөлт хэлцүүлэг хийнэ гэдэг байгаа. Яг энийг 7-8 сарын иргэдийн амралтын үе идэхгүй байгаа үе дээр энэ үйл явцыг хийх нь бол эргээд бол сөрөг нөлөөт юм аа. Тэгэхээр энийг хойшлуулах зүйтэй гэсэн саналыг бол иргэний нийгэм бид нар бол дугаар нь байр суурь илэрхийлэн шаардна. Гэхдээ хуульчд энэ өнцгөөс нь бас хэлж өгвөл энэ зөвлөмжд оруулах илүү зүгээр юм аа гэж ингэж. Тэгэхээр иргэд мэдээлэлтэй байж, мэдлэгтэй баймааж энэ үр дүнтэй бодиттой оролцоог бий болгож чадна. Энэ боломжийг бас нэг хангах талаар та бүхэн санал юугаа оруулаач асуудал бас тавиач гэж. Та талаасаа саналаа тавья гэж. За тэгээд энэ 6 дугаар зөвлөлт дээр шүү дээ. Ерөнхий сайд засгийн газрын бүлтүүд юм байх вэ гэдэг шийдвэрийг гаргаж энэд одоо ингэ уншаад тахаар засгийн газрын гишүүдийг ерөнхий сайдч томлох юм шиг нэг бол ерөнхийлөгч томлох юм шиг бас уншигдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо ерөнхий сайдч гол шийдвэрийг гаргана. Тэгэхээр ерөнхийлөгч томлох буюу осчлон гэж шүү дээ. Тэгэхээр энийг нэг тодорхой болгоод энэ гасвал дээр үс юм шүү гэсэн нэг юм саналтай байна. Яг ерөнхийлөгч томлох юм уу, ерөнхийлөгч сайд томлох юм уу гэдэг нэг асуудал байна. За би тэр санал дээр зүгээр саналаа хэлье. саналаа хотын статус гэдэг бол зарисгүй одоо үндсэн хуульд оруулах нь зүг бахаа гэж бодож байна. Дархан Эрдэнэ хот ялангуяа энэ хоёр хотон хот бол
зайлшгүй хотын статустай байх ёстой. Одоо жишээ нь Эрдэнэ тод гэдэг манай нийтийн нэг албан ёсны тоогоор нэг 98,000 хүнтэй байдаг. Яг нэг орж гарах хүнтэй нэлээд нэг 104-5,000 хүн болчдөг. Тэгээд нөгөө шийдвэр гаргах нь аймгийн статустай явдаг. Эрдэнэ хотын жишгээр ярьж байна л да. Тэгэхээр яг энэ статусын асуудлыг тодорхой болгож өгмөр байгаа. Яг аргагүй энэ хотын статус гэдэг асуудлыг бол энэ зайлшгүй үндсэн хууль тусах нь зөв юм болов уу гэж бодож байна. Хоёрдугаар тэр давхар дээлний асуудал дээр бол сая 5 яам гэж дурддагдж байгаа шиг байна. Би бол тэрийг бол ерөөхдөө зөв гэж үзэж байна. За тэр батлан хамгаалах яам, байгаль орчны яамыг харин яад юм байгаа. Тэр нөгөө үндсэн чиглэлийн 3 яам бол байх нь зүйтэй байх. Сүүлийн 2 яам дээр заахаа бас батлан хамгаалахын түвшний асуудал гэдэг утгаараа бол байх нь зөв байх. Энэ асуудал бол зөв хаа гэж бодож байна. Хоёрдугаар дараагийнх нь асуудал юу гэхээр сая нэлийн олон хүмүүс хэлдэг шиг болоо тэр төрийн албаны зөвлөл төрийн албанд улс төрийн нөлөөлөл маш их байгаад байгаа юм аа. Улс төрийн нөлөөлөл. Орон нутагт очиод яаж юм гэхээр улс төрийн өдөрт 3 албан тушаалтан байгаад байдаг. Аймгийн иргэдийн хурлын дарга, засаг дарга ордогч. Энэ дээр зөвхөн миний байр суурь гэдэг эхлээд энэ зарчмуудаас ярьж энэ нутгийн удирдлагын асуудал дээр хандах хэрэгтэй юм шиг байна. Яг тэгэхээр миний харж байгаа одоо юу гэдэг чимэд огшин бүтээлүүд ч гэсэн их байна. Тэгээд нутгийн удирдлагын чиглэлээр. Тэгэхээр энэ дээр юу гэж яах вэ гэхээр зэрэг одоо бид нэр ингээд нутгийн удирдлагаар нэг бүхэл юм систем тогтоочход байгаа байхгүй юу? Тийм ээ? Одоо ингээд удирдлагын систем тогтоосон байна шүү дээ. За тэгээд гол зарчмыг нь юугаар тавьсан гэхээр нутгийн удирдлага бол өөрөө удирдах ёс, тэгээд төрийн удирдлагатай хослуулах зарчмаар хэрэгжинэ гэж. Тэгэхээр нэгдүгээр одоо ингээд шууд баг хорооны засагтайг одоо шууд ингээд томилдог боллоо гэхэд энэ зарчим маань одоо хөндлөж гэнэ үгүй юу гэдгээр бид бас сайн ярилцах хэрэгтэй. Одоогийн бидний одоо харж байгаагаар бол бид одоо энэ зарчмыг жишээлбэл тэр хослуулах гэдэг чинь юу юм бэ гэдэг дээр бас сайн ярилцмаар юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэнд иргэдийн хурлын оролцоо байхгүй байх нь өөрөө тэр хослуулах гэдэгтээ харшилж байгаа юу үгүй юу гэдэг энэ юмнуудаа сайн үзэхгүй бол энд ээжтнүүд дээр болохоор зөвөр миний ойлгосноор тийм ээ иргэдийн хурал нь оролцоотой байж идэг. Доошоо явахаар шууд одоо ингээд удирдлагаар явчихдаг юм шиг ингэж байгаа. Тэгэхээр бид энэ асуудал дээр өөрөө том зарчмынхаа хүрээнд ярилцмаар юм шиг. Одоо энэ яг тэр хослуулах гэдэг чинь ямар агуулгатай байдгаас сайн тодорхойлчих юм бол одоо ингээд завсраас нь зарим шилтээр байж болно болохгүй гэдэг асуудал. Ийм өөрчлөлт оруулах болохгүй юм гэж. Энэ дээр бас нэг хамтдаа хармаар юм шиг надад санагдаж байна. Энэ нутаг дэвсгэрийн зарчмаар бид нар засаг захиргааны нэгжийг хуваарлаж байгаа юм бол хотоороо нэгж байж болох уу гэх юм тийм ээ. Энэ асуудал дээр бас сайтар ярилцах шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. Яа тэгэхээр бид засаг захиргааны нэгжээ одоо хуваарлах үндсэн зарчмынхаа тухай ярих гэж шүү дээ тийм ээ. Яг ямар зарчим баримталж одоо нэгжээ хуваарлах юм гэж. Тэгэхээр энэ дээр бас энэ зарчмаа сайтар ярилцсны үндсэн дээр одоо энэ хотын асуудлыг ярих бол түрүүн би орж ирж ахтаарсаа одоо манай гишүүн тийм ээ. Олжтой бол гишүүн ярьж байсан л таас. Нөгөө нэгжээ үүсэх юм байдлууд гарч ирж магадгүй. Одоо ингээл сум байж идэг тийм ээ. Дээр нь хотоо ингээд үүсээд бий болоход сумаа үүсгээд хот бий болох ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудал гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр яаж одоо яах вэ? Нутаг дэвсгэрээ авах юм уу? Эсвэл одоо энэ дээр нэг объект гарч ирэхэд нутаг дэвсгэрийн зарчим алдагдах уу гэдэг иймэрхүү юмнууд дээр бас ярилцчихэж энэ асуудлыг хүндсэн зөв болох гэсэн. Түрүүн бас тэндээс ч хэлж байгаа шиг байна. Хотын статусыг үндсэн хуулинд оруулж байгаа. Энэ нь бол зөвхөн бидний байр суурь илэрхийлэх шиг байна. Тэгэхээр би бол эсрэг байр суурьтай нэг хүмүүсийн нэг л дээ. Яагаад вэ гэж? Яагаад гэвэл хот гэж оруулж ирсэн мэдээж туршлага манай байсан. Гэтэ нэг зүйлийг бас дахиад бодохгүй болохгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж хот гэдэг ийм нэгжийг бий болгож байгаа шүү дээ одоогийн төсөлж байгаа. Тэгэхээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг хувьд хот болгож байгаа энэ зүйл байна. Одоогийн үйлчилж байгаа 92 оны үндсэн хуулийн түвшинд бол байхгүй биш байсан. Гэхдээ
засаг захиргаа нутагдлүйсийн нэгж дотор хот тосгон байгуулж болох энэ боломжийг бий болгоод харин бид нар эннийхээ дагуу бол харин ажиллаж чадсан уу үгүй юу гэдэг бол нэг дараагийн асуудал байна. Би сайн мэдчихээн Баян өндөр сум гэж те. Орхон аймгийн Баян өндөр сум гэж Монгол улсад хамгийн олон амтай сум байна л 130 гаруй гэдэг юм гоо. Гэтэл 1992 оны хууль батлагдаад хот тосны эрх зүйн байдлын тухай хууль гарсны дараагаар ерөөсөө хот нэртэй аймагуудыг л байгуулчихсан л та. Хот нэртэй. Одоо тэр нь үргэлжлээд явж байна л та. Эрдэнэт дархан за өөр юу гэдгийг те. Гэтэл яг бодит байдал дээр бол хот гэдэг бол өөрөө засаг захиргааны нэгжээс бол тусдаа ойлголт байна. Тэнд аж ахуй байх хэрэгтэй. Тэнд үйлчлэгээ байх хэрэгтэй. Тэнд одоо юу гэдгийг бидний амьдрал оршин суугтай холбоотой энэ мод зүйлгнээс ахуулаад нэг ийм зүйлүүдийг хот гэж хэлээд ашиг байна. Гэтэл засаг захиргааны нутгийн удирдлага гэдэг бол өөрөө энэ хотоос хэсэг өөр зүйл шүү дээ. Тэнд бол төв засгийн амьдралыг хэрэгжүүлж яадаг. Засаг төрийн бодлогыг явуулдаг. Тэгээ магадгүй эндээс үүдээд нөгөө хотон байхгүй болсон чинь засаг захиргааны нэгж ч өөрөө байхгүй болох ийм асуудал ч гэсэн тэрнээс болоод бий болж болохын нөхцөл рүү яваад байгаа юм л да. Тэгээ миний санаа бол ерөөсөө хитгэн ийм хот нэртэй аймгийн ийм асуудлаас үүдээд үндсэн хуулийн төвшөндөө засаг захиргааны нэгжийг өөрчлөх гэдэг ингэж оруулж явж байгаа хэр үндэслэлтэй болоо гэсэн юм байрсан. Тэгээд засаг даргыг тухайн аймгийн нийслэл сум хотын дүүргийн хурлаас нийт өшөөж аймаг нийслэл хотын даргыг ерхий сайд сум хот дүүргийн даргыг харьяалах аймгийн нийслэлийн дараа дөрвөн жилийн хугацаанд томилно гэдэг. Энэ бол яг л одоо байгаа зарцуул байгаад байгаа байхгүй яа. Айгт тийм зөрөөд байгаа юм бол бас байхгүй байна. Тэгээд ийм яг үндсэн хуулийн дээр одоо агуулгын хүч байгаа салбар хуулийн дээр агуулгын хүч байж байгаа зүйлийг дахин одоо дөрвөн тэмд хэлтгэр ингээд агал юм нэмээд байх ямар учиршилгаан байгаа юм болоо энийг бас тал талдаа бас байсраа нэгтгэмээр байна. Дээрээс нь хотын асуудал бол одоо жишээ нь одоо засгийн нутгийн нэгжлэх одоо хот тосгоны асуудал угаасаа хуулитай байж байгаа шүү дээ. Тэр хуулийнхаа хэмжээнд ингээд шийдэж явж болохоор асуудал байгаа. Заавал ингээд үндсэн хуулийн засгийн нэгж болгож оруулж ирээд жишээ нь одоо юу гэдэг юм Дорн аймгийн Чоолсон хот гэж ялгаагүй дахиад адилхан хүн ам тийм ээ эдийн засаг нийгмийн юугаар төвлөрсөн юм л хот шүү. Гэтэл энэ Дорн аймаг буюу Чоолсон хот гэдэг чинь өнгөрсөн одоо 70-80 жил бий болохын тулд тэр аймгийн бүх одоо 10 эдэн сум тийм үү хамгийн одоо иргэд малчин дараач бүх усуд нь хамгийн одоо хүч хүсээр гарч тэр хотыг чинь бий болгосон шүү. Тэгээ одоо ингээд нөгөө шиг еврей урахаар их юм бол гэдэг шиг тийм ингээд жоох өнгөтэй өдөө болсон чинь би ер нь өөр тусгаарлаа гэх. Тэгээд нөгөө бусад сум дээр байж байгаа усууч одоо хаана очих нөгөө өнгөө засаад ингээд аймгийн төвийн сум гэдэг ингээд явж исэн чинь нөгөө сум нөгөөх нь өрхөө татаад тусдаа гараа явуулчихна. Тэгээд аймгийн төвийн сум гэж одоо төлөвсөн газар өөр газар болох юм яг. Яг л ийм л одоо эргэлзээтэй хойтой холбоотой юм хийж байна тийм. Хот гэдэг статусыг тэгээ энэ нэг дархан эрдэнэтэй холбоотой орж ирсэн л дээ. Дархан эрдэнэт гэж одоо энэ төлөвсөн том хот байна. Энэ бол одоо тусдаа байцтай гэл. Тэгэл дархан хууль аймаг гэл ингээл явдаг л да. Тэгээ энийг бол одоо нэг хэсэг одоо нэг хот тодорхой төвшний одоо сонирхлын одоо юу гэдэг мэдээж хот аймаг болгонд англи сонирхол байгаа л. Тэрийгээр бид нар улс төрийн нэгжийг бүр эвдчих болохгүй. Тэгээ бас түрүү манай мөнхөд хэлсэн үнэхээр одоо нөгөө бүтгийн удирдлага гэдэг юм чинь бүр байхгүй шуурж байгаа хэрэг. Тэгээд хотын удирдлага гэдэг хиймэл юм гарч ирэх гэдэг. Уул нь бол засгийн нэгжийн одоо төвшний хэмжил ярих хэрэгтэй зүйл шүү дээ. Энийг бас тал талдаа ярихгүй бол бас үнэхээр эргэлзээ төрсөн. Тэгээд бас нэг талаасаа ингээд байгаа зүйлүүдэд давхар оруулж ирээд байгаа бас эргэлзээтэй байна шүү. За манай энэ оруулж байгаа төсөл дээр яг дөрөвний хүмүүсийн хэлжсэн шиг нэг ийм асуудал байна л да. Үндсэн хуулинд оруулах юм бол их олон асуудал шийдчих юм шиг. Яг үүндээ бусад хуулиар байгаад байдаг, хууль зохицуул болоод байдаг. Гагцгүй хуулида биелүүлдэгтэй холбоотой үүсэж байгаа. Үндсэндээ явж байгаа төрийн эрх барьж байгаа, альч намын төрийн эрх барьж ирсэн тийм. Тухайн намын одоо хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотой шүү дээ. Хуулийг хэрэгжүүлж байгаа үгийг. Тэгээ нэг үндсэн хуульд оруулж байгаа хэрэгжээд эхлэхгүй хэрэгжихгүй байхаа. Одоо бас үнэхээр ялгахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр үндсэн хуульд босгож байгаа хэрэгжинэ гэдэг энэ ойлголт бодлоо. За зүгээр тодорхой зарим нэгэн асуудлыг тэр тавчхан санал ярьж
Яамдын тоогоор бид сая ярьлаа шүү дээ. Тэгэхээр яамдын тоог энэ ч оруулснаар юу шийдэх гээд байгаа юм бэ гэж түрүүнд бас хүмүүс санал хэлж байна. Яагаад энийг оруулсан бэ гэдэг. Энэ дээр хэд хэдэн та бүхэн бас энэ дээр санал хэлэх багтаа. Магадгүй түрүүний хүний хэлж байгаагаар бол судлаач хэлж байгаагаар бол төсөвтэй холбоотой байх гэдэг юм уу те. Санхүүтэй холбоотой байх гэдэг юм уу. Ийм санал хэлж байна. Энэ магадгүй явж нөгөө нэг төрийн аппаратус байх хэрэгтэй гэсэн те. Төрийн албан хаагчтай хэдэн зуун мянган гэдэг юм хэдэн 10 мянган сольж чаддаг энэ үзэгдлээс яамныхаа нэрийг өөрчилсөн, бүтцийг өөрчилсөн, шинээр байгуулсан ч гэдэг юм уу те шинэ юм. Энээр далимдуудад олон хүнийг халж байгаа холбоотой юм уу гэж. Хэрвээ тийм бол одоо хэдийн яам үнцэн хууль нэр нь байх зүйтэй юм. Ийм олон байх зүйтэй. Уг нь хуучин 3 яам байсан санагдаад байна. Одоо бол нэлээд олон болсон байна шүү дээ. Тэгээд энэ тоон дээр бас саналаа хүмүүс хэлвэл дээрээс нь ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой энэ санал гарч байгаа байх л да. Энэ нэлээд хэдэнтэй ярьж байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй болголоо гэж яриад байдаг мөртлөө жишээлбэл төрийн хяналтын байгууллага ороод ирэх юм бол ерөнхийлөгч маань магадгүй маш их эрх мэдэлтэй болж байгаа. Хуучин байгаагаас тэ ямар эрх мэдэл нэмэгдэх вэ гэхээр энэ хоёрын чинь 50-нд бол аль алиныг нь ерөнхийлөгч томилж шнэ. Одоо тэрний ерөнхийлөгчтэй ерөнхийлөгч. Тэгэхээр энэ байгууллага чинь 50-ндаа юу гэж шүүмжлэгдээд байна гэхээр төрийн ерөнхийлөгчийн эрх мэдлэр ерөөс ерөнхийлөгч шийддэг болсон. Ерөнхийлөгч үзмжээр хөдөлдөг байгууллага. Магадгүй энэ байгууллагын дарга удирдлагыг хэн томилж тэр этгээд бол субъект бол ерөөсөө төрийн албыг мэддэг, томилдог, огцруулдаг. Энэ эрх мэдлийг бүрэн гартаа авах юм байна гэсэн юм байна. Хэрвээ энэ ерөнхийлөгч очно гэвэл ерөнхийлөгч бол одоо байгаагаас хамаагүй эрх мэдэлтэй ийм субъект болох гэдэг шүү дээ. Тийм учраас ерөнхийлөгчийн эрх мэдлийг хөмэй гэсэн үзэл баримтал дээр байж байгаа тэр зүйлээ хэрвээ хэрэгжүүлэх юм бол хууль санаачлагтай хуулиар нэмж олгодог явдлыг хязгаарлах зүйтэй гэсэн энэ саналыг бол дэмжиж байна. За улсын хурлын гишүүдийн тоо 76 хэвээрээ байна гэвэл улсын хурлын гишүүн газрын гишүүн байх бүрэн ойлгох гэсэн юм санал явж байгаа байх зөвлөмжтэй. Тэгэхээр магадгүй энэ зөвлөмжтэй бид нар хэд байхын зүйтэй гэж хэлвэл энэ цаашаа хүлээж авах юм уу гэмүү те. Гэхдээ 76 гэдэг нь үнэндээ бага юм шиг надад санагдаад байна. Бид хэдэн гишүүн хууль батлаад байгаа гэдгийг бодох юм бол те. Тоог жаахан нэмэгдүүлэх тал дээр зөвлөмж тусгал яасан бэ гэж. Хотын асуудлыг бол заавал заах шаардлагагүй. Энэ төсөл дээр байж байгаа энэ нэг 92 онд батлагдсан хавцралт хуулийн 4-3 дээр байгаа байхгүй юу? Түр зуур хотыг аймгийн статустай болгож байгаа. Хот осны эрх зүйн байдлын хууль гаргахаар энийг уцаа хотыг нь гаргана гэдэг. Тэгэхээр хот осны эрх зүйн байдлын хуулиараа бүгдийг нь зохицуулж байгаа юм шүү дээ. Дээрээс нь маш ихэнх улсууд хотыг заавал заадаггүй. Энэ өөрөө жамаараа үсээд ингээд хөгжиж явж идэг. Тэгэхээр энэ дээр бол санал нэг байгаамаа. За тэгэд дараагийн зүйл нь юу гэхээр яамтай нэрийг заах гэдэг бол осолтой. 40 оны үн зүйл заасан байсан. Тэгээд 40 оны үн зүйл 15 сар тутам өөрчлөлт орчихсон байна. Яг тэгээд детальны бүх байгууллагыг заадаг байсан. Тэгээд нэг нийгэм өөрчлөлтөд тодорхой асуулт шийдэх зөвлөлтөд өөрчлөлт өгдөг. Дээрээс нь ардчсан улсуудад ингэж яамны нэр заадаг нэг ч улс олохгүй байна. Социалист улсууд бол байгаа юм. Тэгээд энэ нөр үнцүүлийн тогтворгүй байдал руу аваач. Дээрээс нь тухайн одоо сонгуульд ялсан мөрийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх уян хатан бүтцийг хаах ийм эрсдэл байгаа. Тийм учраас энийг бол хаач байдгүй юм юуг бид тушмааргүй байна. Тушмааргүй. За хоёрдугаар давхар дээлний асуудал дээр бол нэлээд яригддаг. Яг улсын хурлын гишүүдийн тоо 76 байгаагаас болоод маш олон асуудал үүсэж байгаа юм. Нэгдүгээр хууль чанаргүй гарч ийн, засгийн газрын хяналт муу байна. Гуравдугаар парламентын хууль баталгаа ажиллагаанд зөв бус нөлөө орох эрсдэл маш их байна. 20 гишүүн хууль батлах боломжтой учраас нэг компани юм уус 20 гишүүний лоббидод дуртай шийдвэрээ гаргуулах эрсдэл байхгүй. Тэгэхээр энийг хаахын тулд уг нь бол маш олон янзын судалгаа бид нар хийж үзсэн. Бусад 3 сая хүнтэй улстай харьцуулахад яг парламентыг гүйцэтгэхийн тулд доош нь 150 гишүүнтэй болох шаардлагатай байна. Тэгчих юм бол хууль чанартай гарна хяналт хэрэгжин. Тэгээд за энийг бид нар санал болгож оруулах би бол 100% дэмжиж байгаа. Энэ бол өөрөө манай улсын дархлаа парламентын засаглалыг бэхжүүлэх чухал өөрчлөлт. Тэгээ байнгын хороонд одоо яаж ихээр нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагддаг намын бүлэг гэдэг. Ерөөсө 2-3 салдаг, мэрэгч чаддгүй, чанаргүй хууль гардаг юм байна. Тэгэхээр тоог өсөхгүй үгүй юу гэдэг дээр ойлголцоос хамаараад энэ давхар дээлний асуудал гарч ирж байгаа.
Хэрвээ тоон 76-аар байх бол энийг хоригдож өгөхгүй болохгүй. Ягаад тэгэхээр 10 хэдэн сайд орчдөг засгийн газар улсын хурлын нөгөө уусах биш бүр ингээд сүлбэлцээ болчихж байгаа. Тэгэхээр 76-аар байвал шууд хоригдох ёстой. Тэр 92 оны үндсэн хуулийнхаа суурь концепцийг босгож ирэх ёстой. Зөвшөөрнө гэж байгаа бол 100% зөвшөөрөх ёстой. Яагаад 3-1-ийг одоо чи миний хувьд эсвүүлцээд байна гэхээр 3-1 болчихоор энэ нь өөрөө юу нэхэр тэгш бус байдлыг үүсгэж байна. Тэр 3-1-ийг багтж байгаа сайдын хариуцдаг яамны бодлого явуулдаг. Бус бодлого хаяг. Гэтэл Монгол улсын бүх бодлого зэрэг явуулдаг гэсэн. Одоо тэгш байх ёстой. Өөрөөр боловсролын салбар, хуулийн салбар хоёр энд хэцүү. Ач холбогдлоор өөр Монголын чухал асуудал шийдэх учраас. Дээрээс нь тэгж 3-1 гэж заадаг ус нэгч байхгүй. Хааж байхгүй бид нар туршиж үндсэн хуульд оруулах бол их аюултай. Хэвээ үнэхээр зөв одоо хоригдчихсан тохиолдолд одоо бусад улсын жишг байл л дээ 4-5 улс байгаа. Юу гэхээр одоо улсын хурлын гишүүн байж байгаа сайд болчих юм бол тухайн тойрон дээр хамгийн олон санал авч дараагийн нь орчдөг тийм. Тэгэхээр энэ юмнуудыг Бразил эдэрт байдаг. Энийг бол авах боломжтой. Эндээс гарах гэж байгаа зөвлөмж гэж гарах юм уу? Ямар одоо цаас гарах тэрийг хэд өгөх юм? Тэгээ дараа нь хэзээ өгөх юм? Одоо ингээд өгчүүл яг хуульчд бидний нэгдсэн байр суурь байж чадахгүй. Бид нар иргэдийн төлөөллийн саналыг би айгу ойлгож байна. Ягаад гэвэл энэ эрх баригчид чинь ард иргэд ингэж хүсэж байна, нөхцөл байдал ийм байна бид нар энэ юм хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр биднаас биш иргэдийн дуу хоолой. Тэгэхээр иргэд маань юу гэж хэлээд байна гэхээр бид бас зарим юм мэдээлгүй болохоор мэдэхгүй байна. Хуульчид та нар нэгдсэн байр суурьтай судалгаатай зүйлээ хэлжүүл бид бас тэн дээр саналаа хэлье гэж. Би тэгэхээр энэ дээр бид яг нэгдсэн байр суурьтай тийм нэлээд чанартай, нэлээд судалгаад юугаар шингээсэн цаасаа зөвлөмжөө ч гэх юм уу юу гэж нэрлэдэг тэрийг гаргаад тэрийг иргэдийн нийгмүүдтэй хүргье, байгууллагуудаа хүргье. Тэгээд одоо яг энэ улсын зөвлөлт саналыг хэн хариуцж явах гээд байгаа тэнд нь одоо яг адрес одоо хаяглаад очих газруудаа анхаарал хандуулж яваад тэгээ одоо энэ 6 сарын 14-ний хуульчдын форум гэдэг хийх гээд байгаа энэ дээр энийг өшөө чамбааруулъя. Тэн дээр энэ зөвлөмжийн төсөл гэж өшөө сайжруулж агаад ороод тэн дээр нийт 250 тол хуульчд бол ерөн цугларна. Тэр дотроос яг үндсэн хууль бол аюул том сэдв байгаа учраас санаа зовж байгаа хүмүүс бол тэнд бол байна гэж үзэж байгаа. Тэгэхээр нөө шүүгч прокурор одоо өмгөөлөгч хийж байгаас ис хамаараад энэ ч том асуудал учраас тэгэхээр тэд нартаас яаж байгаа нэг чамаар одоо тэр бичгийг өшөө одоо явуулъя гэсэн санал. Тэгээд зүгээр агуулгын хувьд бол ямар зарчим барих гэдэг барих зүйтэй гэж бид үзэх вэ гэхээр зүгээр цаг үеийн энэ үндсэн хууль чинь нөгөө олон 10 жилээр мөрдөгдөх юм. Бид нар өнөөдрөөр хараад байна. Одоо жишээл яг хотын асуудал яг нэг сонгодог жишээ байхгүй. Одоо гог байхгүй болохоор бол Эрдэнэт ингээд 100 хэдэн хүнтэйгээ байх уу? Одоо тэгвэл тэр гой өмнө говьд чинь цогццгий гэдэг хот гараад байна шүү. Тэгээд дахиад нөгөө аюу толгой тэнд байгаа уурхай байхгүй бол тэр дахиад тэр хот үүсчих байдаг байхгүй болж лээ. Тэгэхээр ийм цаг хугацааны шалгуурыг давж гарч чадахгүй. Одоо энэ дээр тоо мөн адилхан. Шүүхийн ерөнхий зөвлөлнөөр 11 гишүүнтэй байвал айгуу тийм зүг юм шиг харагдаж байж бол. Тэгэхээр ийм тоо ер нь заадаг юм чинь бас л тогтвортой биш байдлын илэрхийл. Тухайн нөхцөл байдалтай явж явах хэрэгтэй гэсэн ийм агуулгын шинжтэй зөвлөлүүдийг зөвлөмжөд бас зарчмууд болгож баримтлал оргаа. 3 дахь зүйл нь бол хамгийн минимал одоо боломжтойгоор л өөрчлөгдөх ёстой гэж байна. Яг одоо юу болох байгаа юм? Үндсүүлд өөрчлөлт оруулах ба одоо засаг хоорондын одоо тэнцвэргүй байдал одоо нөгөө хувааг тонлоор юм явахгүй байна гэдэг байгаа бол яг л тэр үнд. Ингээд нэг өөрчлөсөн дээрээ гэж барьж авч байгаад ингэж балалж тавих гээд байгаа бол уучлаарай л гэмээр байгаа байхгүй. Тэгээд дөрөвдүгээр түрүү хэлжсэнээр тэр холбогдох ямар хууль өөрчлөгдөх гээд байгаас дагаж хиймээр тэрийг бас хармаар байгаа байхгүй. Тэгэхгүй бол ерөөсөө тийм том төсөөллийг ерөөсөө эндээс харж чадахгүй байна. Үр дагавар нь айгүй том харагдаад байна. Тэгэхээр үр дагавраа бүрэн харж чадахгүй байж өөрчлөх нь зөв үгүй гэж бас хэлж чадахгүй байна. Тавд нь бол судалгаа бас хэрэгтэй. Тэр үнэхээр тэгэх гээд байгаа судалгаанууд маань үндсэн хуулиар бол туршилтаа хийж болохгүй баха. Хаанч байдгүй юмыг оруулаад Монгол улсын онцлог ард түмний хүсэл зориг өнөөгийн төсвийн хэцүү байдал төрийн алба тогтруулгаа хүмүүс их халагдаад байгаа нэрээр бол өөрчлөлт хийх гэдэг бол арай болохгүй зүйлээ баг. Тэрийг зөвлөмжөд бол оруулмаар байна. Би зүгээр бас үндсэн хуулийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэг, хүний одоо эрхтэй холбоотой энэ хэсэг дээр өөрийн цагааны эрх зүйн чиглэлээр бас шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтны хүний хувьд бол бас тодорхой судалгаа хийх байгаа. Энэ дээр ганц хоёр санал хийж бодож байна. Нэгдүгээр хүний эрхийн энэ зохицуулалтын үндсэн хууль нь бид нэгдүгээр бүлэгт, хоёрдугаар бүлэгт оруулсан санамсргүй зүйл биш. Бид бүгд мэддэг. Герман яалаа
юунаас болоод энэ хүний эрхийн зохицуулалтаа үндсэн хуулийнхаа бүтц төрийн байгууллагын эрх мэдлээс өмнө оруулж иж тавиад төрийн байгууллагын бүх эрх мэдэл нь энэ эрхийг хамгаалахад чиглэж зохицуулалт болж агуу зохицуулалт болж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 92 оны үндсэн хууль нь бидний хэдийгээр дэвшил байгаа боловч хүний эрхийн тал дээр бол дутагдaltaй байгаа. Тухайлбал бид шүүхэд хандж захиргаанаас одоо миний судалгааны сэдвийн нэг хэсэг юм байна. Захиргааны хууль ёсны ажиллагаанаас хамаарч нэгэн жил гарах эрхийг бол бид зохицуулж чадаагүй байна шүү дээ. Яг нэг. Одоо 60 оны үндсэн хуулийн гомдол гэдэг үгээрээ л явж байна. Нэг тэгэхээр энэ мэтчлийн ийм хүндүүл үнэхээр хүндэх юм чи энэ л байна. Тухайлбал яагаад бид нэр төрийн хяналтын байгууллага гэдэг механизм оруулж ирэх магадгүй зорилго нь зөв байж болно. Тэ нөгөө төрийн хөрөнгийг идж уудаг тэр юм зогсоох гэсэн зөв зорилго байж болно. А гэхдээ хүний эрхийг хамгаалдаг тэр байгууллага харин эсрэгээр магадгүй хэрвээ юм оруулах гэдэг бол үндсэн хуулийн хэмжээ их хэмжээг баталгаажуулах ийм юм хийж болно шүү дээ. Төрийн хяналтын ингэ. Тэгэхээр энэ бол зүгээр яг би ингэж бодож байгаа. Судалгаа хийж байгаа хүний. Pet defendants гэж юм ойлголт байна л да. Одоо юу гэдгийг нийгмийн шинжилгээ ухаан. Тэгээ энэ бол ялангуяа хууль, эдийн засаг, тэгээ улс төрийн гэдэг юм уу нийгмийн шинжилгээ ухаануудад айгүй одоо нөлөөтэй зүйл багхгүй. Хүн өөрөө мэдтгүү ерөнхийдөө гэхдээ тухайн хүний шийдвэр гаргахтанд бол тэр өмнөх одоо тэр нөлөө тэр хүчин зүйлсүүд одоо ялангуяа түүхийн хүчин зүйлсүүд тэр мэдлийг дамжсан одоо суртсан сурцууд энэ нөлөөлт юм их байна. Тийм учраас хийж байгаа зорилго нь зөв боловч магадгүй тэр оруулж байгаа байгууллага чинь буцаад одоо өөр одоо дөрөв манай судлаач зөндөө ирсэн тийм тэр маш буруу ялангуяа үндсэн хуулийн хяналтгүй байгууллага болж хувирах хэмжээний ийм юм бол их хортой. Тийм учраас энэ шинэ байгууллагын юм дээр бол нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Хоёрдугаар ерөөсөө шүүх гэдэг байгууллагыг энэ үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт тавьсан тэр хүний эрхийг л хамгаалдаг хинээс ч илүү хамгаалдаг л тийм бүрэн хүчин чадалтай байдлаар оруулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бүрэн хүчин чадалтай гэхээр ерөөсөө ганцхан ярьж байгаа нь бие даасан байх тухай асуудал. Бие даасан байж чадвал шүүх хинээс ч хамаарахгүйгээр хамгаалт хийгээ явж чадна шүү. Зүгээр харамсалтай нь өнөөдөр бол маш хүнд байхгүй. Бид өнөөдөр аль хэзээний шүүх бол бие дааж ажил институц явж шүү. Хувь шүүгч нарын хувьд бол хараах тусаар ажиллаж чадж байгаа зөндөө олон шүүгч нар байна. Гэхдээ институцийн хувьд бол шүүх бие даасан байдлаар алдсан шүү. Ялангуяа энэ институцийн бие даасан байдал алдсныг бол сүүлийн одоо үндсэн хуулийн биш хуулиар хийгээл явуулж байгаа шүү дээ. Маш амархан хийгээл явуулж байгаа. Тийм учраас хэрвээ энэ шүүхтэй холбоотой хэсэг дээр бол зөв одоо заалт бол айл ялтай тасган тухайлбал одоо тэр ерөнхийлөгч бол томилдог тийм их хэмжээ авахгүй зөвхөн ёсчолдог батламжилдаг. Тэр утгаараа шүүхийн ерөнхий зөвлөл илүү хариуцлагатай тийм ээ илүү чухал байгуулга болж байна. Харамсалтай нь сөргүүлээд одоо юу гэдэг нь Хангалтар доктор ярьсан дээд шүүхийн шүүгч нарыг одоо томилгооны асуудал бол дэмжин гэдэг үг бол үндсэндээ санал гарна гэсэн үг шүү дээ. Тэгээ санал олонгийн санал авахгүй түрүү ярьсан. Одоо ялангуяа манай энэ нийгэм их хурал буюу одоо олонгийн санал авдаг бол дандаа одоо олонний танил бизнес тэ ийм хүмүүс байгаа тохиолдолд бол ерөөсөө шалгуурч өөрөө өөр болчих жоох байхгүй. Шүүгч дээж чадны шүүгч. Тэгэхээр чадны шүүхийн эцсийн шийдвэр дээж чадсан дээр л одоо эцсийн байдлаар шийдэх. Тэнд тавьж байгаа шалгуурч нь улс төрийн шалгуур болоо гараад ирэх юм бол үндсэндээ би хүний их асуудал ярих боломжгүй болчих. Энэ мэтлэнгийн юм хоёрын юм дээр санал хэлээд төгсгөлд нь одоо заавал одоо дахиж хэлэх шаардлагатай байхгүй бол саяны яригдсан энэ хүрээнд бол бид иймэрхүү зүйлийг тогтлоо гэж ойлголоо зөв таа хүн. Нэгдүгээр энэ яригдсан зүйлүүдээ шинжилгээ ухаан одоо шинжилгээ ухааныг дэмжих энэ хороон дээр тий холбоо дахиж яриад илүү одоо энэ хүмүүсийн гарсан хүмүүсийн юм дээр саналуудаа нэгтлээ боловсруулаад тэгээд 6 сарын 14-ний хуралдаан гэхэд би төслийн одоо зөвлөмжийн төсөлтөд орё гэж. Хоёрдугаар манай судлаач нарын ярьж байгаа санал дээр бол нэгдүгээр хамгийн түрүүнд бол процесс чухал гэж ярьж байна. Ерөөсөө процессор яваагүй үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг бол өөрөө цаашаа агуулгаар нь орж ярих ямар ч тийм шаардлагагүй одоо юу гэдгийг хуульчтай хувьд мэргэжлийн байгууллагууд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн ийм л юм гарах гэдэг шүү. Тийм учраас эхлээд процессоо маш тодорхой болгооч гэдэг дээр зөвлөмж маань өөрөө төвлөрөх юм. Эндээс өөр ингээ харахаар үндсэн хуулийн нөлөөд өөрчлөлт оруулах тухай хуулиар нэг журам процесс тогтоосон байна. Хажууд нь бас нөө зөвлөлтөх санал асуулын тухай хууль гээд бас нэг хууль байна тийм. Энэ хоёр процесс нь хоорондоо одоо
одоо авцалдах юм ямар байгаа юм, зарим зөвлөсөн тухай хуулиар явуулсан гэж тайлбарлах магадaltaй байна. Нөгөө хэсэг нь үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар зөрчигдсөн гэж хэлэх юм агуулгач. Тэгэхээр энэ юмыг бас нэгдүгээр тодорхой болох хэрэгтэй юм шиг. Хамгийн түрүүний асуудал. Хоёр дахь асуудал бол агуулга бол мэдээж бүх юм руу орсон. Сая ингээд та бүхний хэлж байгаа саналаас үзэх юм бол энд бол ерөнхийлөгчийн эрх мэдэл, гүйцэтгэх хэмжээний байгууллагын эрх хэмжээ, их хурлын хууль тогтоох эрх хэмжээ, код, тэр хоёрын хоорондын харилцаа, за дээрээс нь одоо шүүхийн бие даасан байдал, хүний эднэр дээр дандаа цаана хүний эрх ярьж байгаа шүү. Тэгэхээр суур хүний эрхийн асуудал бол бүгдэнд нөлөөлж байгаа. Нөгөө гурван эрх мэдэлтэй. Дээрээс нь орон нутгийн одоо засаг захиргааны хуваарлтын асуудал руу ч гэсэн энэ асуудал орцсон байна гэдгийг харж байгаа учраас маш том ийм одоо өөрчлөлт болох гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо бидний бүгд мэддэг одоо манай одоо төр нийгмийн шинжилгээ ухааны одоо хүндтэй гол хүн одоо үндсэн хуулийн одоо гол хүн чимд багшийн хийснээр бол одоо бид бүгдээрээ мэдж байгаа. Хүндээ хуулиндээ биш хүндээ байгаа юм их олон байна шүү дээ. Та бүхний хэлээд байгаа олон юмнууд бол хүннээс хамаарч байгаа учраас бид сая ярьсан юм ингээ багцлаа. Тэгээд одоо дараагийнхаа хэлцүүлэгт юмаа оруулъя тэхүү. За баярлалаа.